Ерөнхийдөө юу байж байгаа гэж тэр бол юм харж байна. Эхлэх юм уу? Эхэлж хөө. За та бүхнийхээ өдрийн мэндийг дэвшүүлье. Зүүн цаг болоод замын бүтээн байгуулалтын ажлууд эхэлж байгаатай холбогдуулан бид өхөн маань бас нэг мэдээллийг өнөөдөр та бүхэндээ хүргэе гэж бодож байгаа. 100 айлын зам гэж та бүхэн маань бүгдээрээ мэдж байгаа. 100 айлын замыг бол 7 сарын өнөөдрөөс ахуулаад бас 3 хэсэгт хувааж хаахаар ингээд шийдвэрлээд явж байгаа. 100 айлын замаа бол заснаа гэдгийг бол та бүхэндээ хэлье. За өнөөдөр ингээд 7 сарын 1-ээс 7 сарын 10-ны өдрийн хооронд бол 32-ын тойргоос хангаа хотхны уулзуур хүртэл хаана гэдгийг бол та бүхэндээ мэдээллийг хүргэе. За замыг хааснаар бол өөр замын бол тараасаар бол иргэд маань бас зорчих боломжтой байгаа гэдгийг бол хэлье. Энийг бол замын цагдаагийн газар бол тайлбарлаа та бүхэндээ хэлнэ гэж бодож байгаа. За дараагийн ээлжинд бол бид өхөн маань 7 сарын 14-өөс 7 сарын 28-ны хооронд бол хангаа хотхны уулзуураас улсын бүртгэлийн ерөнхий газар хүртэл 2 дахь ээлжинд бол хаана гэсэн юм төлөвлөгөөтэйгээр ажиллаж байна. За дараагийн 3 дугаарт нь бол улсын бүртгэлийн ерөнхий газраас 100 айлын уулзуур хүртэл 3 дахь хаалтыг бол 7 сарын 28-наас 8 сарын 15-ны хооронд хаана гэсэн юм төлөвлөгөөтэйгээр ажиллаж байна. Бид өхөн бол 7 сарын 1-ээс 8 сарын 15 хүртэл ажлаа төлөвлөсөн байж байгаа. Цаг уурын нөхцөл байдлаас шалтгаалаад бас нааша урагшаа хоошоо бас нэг 5 хоног сунах буюу богиносох ийм байдал бол байгаа гэдгийг бас иргэдтэй хэлье гэж бодож байна. За тэгээд замын тараасыг одоо бол та хэлээд өгч байна. За та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргье. За ингээд нийслэлийн автозамын хөгжлийн газраас энэ 100 айлын замыг шинжлэхтэй холбоотой товч мэдээлэл би та бүхэнд хүргэе. Үндсэндээ 100 айлын одоо замын зорчигсгийн өргөн бол үндсэндээ 12 метрийн өргөнтэй байхын. За ногоон байгууламж бол 2 талтай ногоон байгууламжтай байна 1 метртэй 1 метрийн өргөнтэй. За явган зам бол 2 талтай 2.25-аар бас явган зам хийж төлөвлөгдсөн. За замын хөвөө бол байна. За дугуйн зам бид нар энд хийж төлөвлөсөн байж байгаа. Үндсэндээ бол бид нар 100 айлын замаас 1.6 км замынхаа туршдаа бид нар дугуйн замтай, явган замтай, ногоон байгууламжтай байна гэж ойлгож болох. За мөн 100 айлын зам маань бол гэрэлтүүлэхтэй байна. Энэ бол үндсэндээ замын үндсэн бүтцсэн байж байна. За эхний ээлжинд бид нар 7 сарын 1-ээс 7 сарын 10-ны өдрийн хооронд ерөнхийдөө бид нар энэ 3 хэсэг болгож энэ хаахаар болсон байгаа. Энэ 3 хэсэг хаагдж байгаа хэсэг маань юу вэ гэхээр бид нар автозамыг одоо барилгын ажлыг эхлүүлэхдээ тухайн замыг суурьшлын бүс ихтэй за мөн одоо 100 айлын орчим үйлчлүүлдэг аж ахуйн нэгж байгууллагууд ихтэй байгаа учраас бид нар энэ замыг 100% хаахгүйгээр 3 хэсэг одоо хэсэгчилж хаахаар ингэж хөдөлгөөн зохион байгуулалтыг хийсэн байж. За ингэхээр нийтийн тээвэр буюу зорчигч жижиг оврын тээврүүд яаж зорчих вэ гэхээр үндсэндээ бид нар эхний энэ 7 сарын 1-ээс 7 сарын 10-ны хооронд хаах энэ улаанаар тэмдэглэсэн тэмдэглэгээ маань энд бол барилгын ажил явагдах юм. За ингээд 32-ын тойргоос бид нар 100 айл руу тээврийн хэсэл яаж хөдөлгөөнөө нэвтрэх үү гэхээр хангаа хотхны урдуур буюу зүүн гартлаар 100 айл руугаа ингээд зорчих боломжтой буюу одоо энэ цэнхрээр тэмдэглэсэн замаар зорчих боломж нь нээгдсэн гэсэн үг юм байна. За ингээд хоёр дахь ээлж нь болохоор 7 сарын 14-өөс 28-ны хооронд сая утган сүх дарга хэлсэн энэ хэсгийн улаан бүсээр хаагдсан хэсэг хаагдахад бид нар
100 айлын одоо зүүн талаар одоо энэ дунд гол юу сэлб голын дагсан энэ далан байж байгаа. Энэ далан дээгүүр одоо тээвэр хэсэл одоо бол зорчиж байгаа. Энэ далангаараа хөдөлгөөнөө бид нар аваад одоо энэ цэнхрээ тэмдгснээрээ энэ хөдөлгөөн маань нэгдчихнэ. Зүүн талын хөдөлгөөн маань баруун талын хөдөлгөөн нэгдчихнэ. Зүүн талаараа бид нар давхар одоо энэ түр зам байж байгаа энэ одоо байгаа зорчиж байгаа энэ хэсгээрээ тээвэр хэсэл явах юм боломж нь бүртгэл. 32-оосоо бол иргэний бүртгэл хүртлээ бол хөдөлгөөн бол нээлттэй байна гэж ингэж төлөвлөсөн байж байгаа. За дараагийн 3 дахь ээлжийн барилгын ажил маань 100 айлын уулзуураас иргэний бүртгэл мэдээллийн төв хүртэл 7 сарын 28-наас 8 сарын 15-ны хооронд ингээ үргэлжлээд ингээ дуусгаар бусад тохиолдол дээр нөгөө төр замууд маань цэнхрээр тэмдгснээр ингээ хөдөлгөөн нэвтрэх боломжтой байна. За ингээд бид нар зам барилгын ажлыг бол бид нар 8 сарын 15-ны дотор зорчих хэсгээ бид нар нээсэн байна гэсэн үг. Зорчих хэсгээ бид нар нээнэ гэдэг маань тоноглолын ажил үлдэнэ. Тоноглолын ажлаа бол бид нар үлдсэн хугацаанд хийгээд ямар нэгэн байдлаар тээврийн хэсэлтээр хөдөлгөөн саад болохгүйгээр бид нар тоноглолын ажлуудаа үлдсэн ажлууд бол хийгээд явчихна. Тэгээ энэ дээр бид нар нэг юм тодорхой шилгээ сая отгон суглаараа бас хэллээ. Өнгөрсөн жил шиг усраг бороо өдөр болгон дараалж орохгүй бол зам барилгын ажил бол хугацаанд явж хийхээр бид нар график төлөвлөгөө, техник хэрэгсэл, хүн хүчээ бол нэмж бэлтгэж хангацсан байж байгаа учраас цаг хугацаанд бол хийгднэ гэж ойлгож байна. За ингээ асуух асуулт байвал та бүхэн хариулъя. За 100 айлын зам маань нийтдээ 1.6 км авцсан байгаа. 1.6 км авцсан маань нийт төсөв нь бол 3.4 тэрбум байгаа. За энийг яагаад энэ их хэмжээний мөнгө байна гэж хэвлэл мэдээлэлээр бас асууж яж магадгүй иргэд маань. Тэгэхээр энэ бол 100 айлын зам энэ зөвхөн замын бүтээн байгуулалтын ажил биш. Энэ доор бол маш их инженерийн шугам сүлжээ байгаа. Энэ шугам сүлжээг зайлуулах, гүйцэтгэх, түнэлийн системд оруулах гэх мэтчлэн төсөл арга хэмжээнүүд үндсэндээ авто замын барилгын ажлаасаа илүү далд ажлын энэ барилгын ажилд маш их хэмжээний хөрөнгө зарцуулдаг учраас энийг бид нар нэг хийхдээ дахид засварын ажил одоо шугам сүлжээний засварын ажил хийхэд замаа эвдэж одоо хуулахгүйгээр одоо шууд доогуур нь одоо засаа цэлбэх юм боломж болцоо бүртгэхээр ингэж хийж төсөөсөн байгаа. Үндсэндээ бол асфальтын зам маань өөрөө 7 санжийн зузаантай байна. Ерөнхийдөө 100 айлын зам маань ийж бүрдэл байгаа. Ус зайлуулах хоолой буюу одоо энэ усраг бороо их ордог зам дээр ус тогтдог энэ асуудал бол энэ 100 айлын зам дээр огт гарахгүй. Ус зайлуулах хоолой буюу гэрэлтүүлэг, явган зам, дугуйн зам, ногоон байгууламж гэдэг энэ ийж бүрдэл зам байна. За дээрээс нь нэмж хэлэхэд бид нар 100 айлын зам маань зогсоол маш их ховор байдаг тийм үү. Тэгэхээр бид нар 100 айлынтай одоо хотын мэдэлд байгаа нийт эзэмшлийн зам талбайгаа бид нар зогсоолын тоог нэмж өгсөн байна. Зогсоолын тоог нэмээд ингээд төлбөртөө үйл ажиллагаа тэр зогсоол дээр явуулах юм. Тэгэхээр энэ бол эмх зэгцтэй болоод явчихна гэсэн. Үндсэндээ 4 байршил зогсоол байгаа. Нийтийн эзэмшлийн зам талбай дээр 4 зогсоол төлбөртөө зогсоол тусгацсан байна. За тэрийг өгсөн. За манай иргэд маань бас зөв мэдээлэлтэй байх хэрэгтэй байхаа гэж бодож байгаа. 100 айлын зам бол нэг 3.5 орчим тэрбум төгрөгийн өртөгтэй бол хийгдэж байгаа. Ер нь бол бүтээн байгуулалтын ажлуудыг хотоос барьж байгаа бодлого бол дугуйн замтай, явган үний замтай, гэрэлтүүлэхтэй, ус зайлуулах шугамтайгаар ер нь цаашдаа стандарт гэж яриад байгаа шүү дээ. Тиймээс бид нэр стандартын дагуу шаардлага хангасан 1 жил болоод хагардгүй, хугардгүй тийм зам тавьяа л гэж. Тийм учраас бол энэ 100 айлын зам дээр бас нэлээд анхаарч ажиллаж байгаа гэдэг та бүхэнд хэлье. За 100 айлын худалдаа эрхлэгчдийг бол бүгдийг нүүлгээд явуулах юм байна гэдэг ийм дашаа мэдээлэл яваад байгаамаа. Энэ дээр бол бид бүхэн бол гадаа үйл ажиллагаа явуулж байгаа тоосчлт ихтэй, тоос шороо, хог шороо ихтэй энэ аж ахуй нэгж байгууллагуудыг нүүлгэж байгаа гэдгийг бол та бүхэндээ хэлье. Тэрнээс одоо дотор талдаа үйл ажиллагаа явуулж байгаа худалдаа наймаа эрхэлж байгаа бизнес эрхлэгчдийг бол хөөж тууж байгаа асуудал бол байхгүй гэдгийг бол албан ёсоор хэлье та бүхэнд. Эдгээр нүүдлийн шийдвэрлэлд хаашаа нүүдлийн шийдвэрлэж байгаа юм бэ? За налахын үйлдвэр технологийн парк руу явж байгаа. За одоогийн байдлаар хичнээн аж ахуй нэгж явж байгаа байлаа. Одоогийн байдлаар ажлын хэсэг дээр бол тоо хэмжээ нь бол байж байгаа. За өөр асуулт байна уу? Одоо зүгээр
яриад байгаа юм шиг.